Сайн мэцхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. 1996 оны 8 сарын 16-ны шөнө Америкийн нэгдсэн улсын Пенсильвания мужийн Филадельфи хотод өдрийн халуун намдаж сэрүүхэн салхи сэвэлцэхэд ганцаараа амьдардаг 77 настай өндөр настан Энтони Шройдер урдын адил үүдний хаалгаа онгорхоо орхиод зочны өрөөндөө шүндүл хүртэл зурагт үзэж байлаа. Тэрээр дэлхийн 2 дугаар дайнд оролцож явсан Ахмад дайчин бөгөөд дайн дууссаны дараа төрсөн нутагтаа эргэн ирж гэр бүл зохиолгүйгээр агуулгын ажилтнаар ажиллаж байгаад одоо тэтгэвртэй гарч нам тайван амьдарч байгаа настан байсан. Өмнө нь 2 удаа гэрт нь хулгай орж байсан тул зуны халуунд хаалгаа хаяа онгорхоо орхих үедээ өвдгөн дээрээ гар бууга тавиад зурагт үздэг зуршилтай болсон. Гэвч Энтони тэр шөнөж хэн нэгэн дахиад л түүний гэрээг онилж байгааг огт мэдээгүй. За ингээд өнөөдөр миний та бүхэнд ярих хэрэг болохоор Америкийн нэгдсэн улсад болсон ч гэмт хэрэгтнүүдийн дунд солонгос хүн байсан тийм хэрэг байгаа. Энэ хэрэг зөвхөн Филадельфид шуугаан дэгдээгээ зогсохгүй солонгост гардаг хэрэг 25 цаг нэвтрүүлгээр засагдаж 2 орныг ол нэлээд дөргөөсөн ийм гэмт хэрэг байгаа. За одоо буцаад хэрэглүүгөө оръё. Тэр шөнө Энтонигийн гэрийн эсрэг талын харанхуйд гудамжны бүлэглэл болох ABZ өөрөөр хэлэх юм бол Asian Boys гэдэг танхаачууд дээрэм хийх төлөвлөгөөтөө өндөр насны гэрийг харуулдан ажиглаж байсан. Энэ байшин ганцаараа амьдардаг хөгшнийх тул амархан бай гэж тэднэр бодон ярилцгааж байсан. Тэр шөнө дээрмийн төлөвлөгөөнд 19 настай нам болон өөр 14 настай 3 өсвөр насны хүү Энтонигийн гэрлөө нэвтэрч харин 28 настай Луис ба Бола гадаа харуул хийж зогсоод тэднийг гарч ирэхээр зугтах машиныг бэлдээд зугтахаар тохиролцсон байсан. Гэрт орох хүмүүсийн дундаас хамгийн ахмад болох 19 настай нам буу барин манлайлан явж үлдсэн өсвөр насны хөвгүүд нь араас нь даган чимээгүй хөдлөж эхэлсэн. Энтони үүдний гол хаалгаа онгорхоо орхисон ч шумуулны торон хаалгаа хаасан байдалтай зурагт үдсээр сууж байсан. Нам аль болох дуу гаргалгүйгээр амьсгаагаа дарж гэрийн шат руу өгсөх мөчөд гэр дотор байсан Энтони гаднаас нэг л сонин чимээ гарч байгааг анзааран тэр даруй зөнгөөрөө босож бууга авч үүдний зүг рүү алхдаг. Удалгүй нам ба Энтони харанхуйд торон хаалганы хоёр талд яг нүүр тулан тааралцгаасан. Гинтийн нөхцөлд сандарсан нам агшин зуур Энтони руу шууд буудаж орхисон. Торон хаалгыг нэвтэлсэн сум Энтонигийн биеинд яг тусаж тэр газар дээрээ унан амь насаа алдсан. Тэгэхэд бүлэглэлийн нэг нь газар тунсан Энтонигийн бууг аваад айсан танхаачууд бүгдээрээ зүгтцгаасан. Удалгүй буун дууг сонссон хөршүүдэн цагдаад дуудлага өгөн Энтонигийн гэрт цагдаа нар ирцгийн түүнийг цээжиндээ буудуулж газар дээрээ нас барсан байгааг нь тогтоодог. Хэрэг гарснаас удалгүй цагдаа нар ойролцоох гэмт бүлэглэлийн мэдээлэгчдээр дамжуулан хэрэгтэй холбоотой мэдээллийг цуглуулж эхлээд өсвөр насны 3 хүүхдийг бол баривчилсан бөгөөд удалгүй намыг ч гэсэн илрүүлж баривчилж чадсан. 19 настай нам нь Америкийн нэгдсэн улсад төрсөн цагаачийн 2 дахь үе байсан. Түүний аав нь Америкийн нэгдсэн улсад цагаачлан ирж нэхэмлийн компанид удирдах албан тушаал хашиж байсан тул нам нилээд чинээлэг орчинд өссөн хүү. Гэвч өсвөр наснда тэр танхай хүүхдүүдтэй нөхөрлөж эхэлснээр эцэст нь Аз гаралтай хүчирхийллийн бүлэглэл болох Asian Boys дорж идэвхтэй гишүүн нь болсон байсан. Үүнээс болж түүний эцэг их олон жил сэтгэл санааны зовлттой амьдарч байтал эцэст нь хүү нам нь ганцаараа амьдардаг хөгшин Энтонигийн гэрт нэвтэрж түүнийг буудан хөнөөсөн аимшигт хэрэг үлдсэн. За ингээд намын барьцааны шүүх хурал болсон. Тэгээд барьцааны шүүхээр болохоор шүүх байгууллага түүнийг оршин суугаа газраа өөрчлөхгүй шүүх хуралд дуудсан цаг болгонд заавал ирэх нөхцөлтөөр 1 сая $1 барьцаа тогтоодог. 1998 оны 1 сарын 12-нд намын аав Батлан дагчаар хүүгийнхээ оршин суух хаягийг хэрэг өөрчлөх юм бол заавал шүүхэд мэдэгдэнэ гэсэн нөхцөлийг нь зөвшөөрөн тэр даруй барьцааны мөнгөний урдчилгаа болох $100,000 бэлнээр төлснөөр хүүгээ хорих газраас авч гарч чадсан. Өөрөөр хэлбэл аавын мөнгөний ачаар шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө
төрс сул байх боломжтой болсон гэсэн үг байна. Мэдээж барьцаагаар гарсан ч гэсэндээ шүүх хуралд үнэнчээр ирж оролцох ёстой. Энэ нь цагаатах гэсэн ч юм уу эсвэл бүр мөсөн суллагдсан гэсэн үг бол огт биш. Тухайн үед нам 1-р зэргийн хүн амны хэрэгээр шүүхтэх гэж байсан бөгөөд буруутай тогтоогдох юм бол насан туршийн хорих ял эсвэл бүр цаазын ял авах боломжтой байсан. Гэтэл энэ үед нам болон түүний эцэг их үнэхээр бодлогогүй шийдвэр гаргасан. Тэд барьцааны мөнгө төлөөд хүүгээ авмагцаа гэр бүлээрээ Солонгос руу орохоор шийдцгэн гол шүүх хурлын өмнөх урьдчилсан сонсголт эхлэхээс өмнө эмээ нь амьдардаг Солонгос руу бүгдээрээ зугтцгаачихсан. Ингэж Солонгос руу зугтах явцдаа Америкийн нэгдсэн улсын иргэншлээсээ бүгдээрээ татгалзан эцэг ихэнч гэсэндээ Америкийн нэгдсэн улс дахь амьдралаа бүгдийг нь дуусгаж цэгцлээд хүүгээсээ болоод Солонгос руу бөөндөө буцацгаасан гэсэн үг. Ингээд 2 сарын дараа болсон урьдчилсан сонсголт нам ирээгүй учраас шүүх түүний барьцааг хүчингүй олгодог. Хамт хэрэгт оролцсон 14 настай 3 хамсаатан хүүхдүүд бол прокурортой хилэлцэн 3 дугаар зэргийн хүн амны хэрэг санамсаргүй аллах зэрэг зүйл ангид гэмээ хүлээн зөвшөөрцгөөсөн. Мөн цаашид нам баригдаж Америкийн нэгдсэн улсад шүүх хурал нь болох юм бол шүүхэд түүний эсрэг мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн. За ингээд барьцаа хүчингүй болсноос 1 сарын дараа буюу 1998 оны 4 сард шүүх намын аавыг барьцааны тухай хуулийг зөрчсөн гэж үзээд өмнө төлсөн 100,000 $, урьдчилгааг нь хурааж үлдсэн 900,000 $, болон шүүхийн зардлыг төлөх шийдвэрийг гаргадаг. Шүүх барьцаа мөнгө авахыг зөвшөөрөхдөө олон нөхцөлийг мөрдөж шүүхэд үнэн ч оролцсон гэсэн амлалтыг нь бол үндэс болгосон байсан. Гэтэл энэ тохиолдолд тэр шууд л оргоод явчихсан. Тиймээс урьдчилгаа мөнгийг бол буцаан олгохгүй үлдсэн мөнгийг ч гэсэн бүрэн төлөх ёстой болсон гэсэн үг. Тэгтэл намын аав нь энэ өрнөөс чөлөөлөгдөх зорилгоор хувийн дампуурлаад зарлах өргөдөл гаргадаг. Эхлээд Америкийн нэгдсэн улсын шүүх барьцааны үрийг хувийн дампуурлын журмаар чөлөөлөх боломжгүй гэж шийдвэрлсэн. Хэрвээ энэ байдлаар барьцааны мөнгөний өрөнд орсон хүмүүс бүгдээрээ хувийн дампуурлаа зарлаад ах юм бол угаасаа энэ шүүхийн систем бол нурна гэсэн үг. Нэг асуудал исэн. Энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсын шүүхийн шийдвэр харин намын эцэг их нь аль хэдийн Солонгос буцсан тул тэдэнд Америкийн нэгдсэн улсын шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх тийм шаардлагагүй болсон. Америкийн нэгдсэн улсын засгийн газарч Солонгосын иргэн болсон намын гэр бүлд энэ үрийг хүчээр төлөөлөх бодит тийм яг хуулийн заалт бол байхгүй болсон байна. Гэхдээ намын аав цаашид Америкийн нэгдсэн улсад хэрэг очих юм бол гэмт хэрэгтнийг оргон зайлуулахад хамтран оролцсон, үр төлөхөөс зайлсхийсэн гэх үндслэлээр баривчлагдаж яллагдах нь бол тодорхой байсан. Тэгэхээр насан туршдаа Америкийн нэгдсэн улсын газар нутаг руу дахиж алхах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн гэсэн үг юм. За ингээд гол хэрэгтэн нам оргоод мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаа бол зогсонг байдалд орсон. Тиймээс FBI-ийн барьж Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэх ямар арга байна гэж хайж эхэлцгээсэн. Тэгтэл яг тухайн үед болохоор Америкийн нэгдсэн улсын FBI-д нь Солонгос гаралтай нэг ажилтан ажилладаг байсан бөгөөд тэр хүн Солонгост KBS телевизийн хэрэг 25 цаг нэвтрүүлгийг үздэг. Тэгээ энэ нэвтрүүлэг нь болохоор маш олон баригдаагүй байгаа с жигтнүүдийн царайг ил зарлан эрен сурвалжилж хэрэгтнийг олж баривчилдаг. Ер нь бол цагдаа нарт тусалдаг ийм нэвтрүүлэг байсан. FBI-ийн тэр Солонгос ажилтан энэ нэвтрүүлгийн нөлөөг маш өндөр гэж үнэлэн Солонгосын телевизийн байгууллагт өөрөө очиж намын хэргийг танилцуулаад ил эрен сурвалжлах нэвтрүүлэг хийж өгөхийг хүсдэг. Хэрэг 25 цаг нэвтрүүлгийнхэн тэр ажилтны хүсэлтийг ол хүлээж аван 1999 оны 3 сард намын нүүр царайг телевизээр гарган улс даяар түүнийг эрен сурвалжилж байна гэж цацдаг. Тэгэхэд маш гайхалтай нь удалгүй Кёнжу хотын нэгэн зочид буудлын ажилтнаас энэ хүнийг би харсан юм шиг байна гэсэн мэдээлэл ирэн цагдаа нар энэ мэдээлэлд нь тулгуурлан нэвтрүүлэг цацагснаас хойш өрдөө 4 цагийн дараа гэхэд Кёнбуг аймгийн Кёнжу хотын нэгэн вааран эдлийн үйлдвэрт нуугдж байсан намыг баривчилж чаддаг. Америкийн нэгдсэн улсын Филадельфид өндөр настай хүний хөнөөсөн хэрэгээр FBI-д мөрдөгдөж байсан Солонгос гаралтай Америк хүн KBS-ийн хэрэг 25 цагт ил эрен сурвалжсанаас хойш 4 цагийн дотор баригдсан маш гайхамшигтай ийм үйл явдал болсон. Баривчлагдсан нам Солонгост орж ирснийхээ дараа төрөл садныхаа гэрээр хэсүүчлэн нуугдж байгаад Кёнжу хотын нэгэн вааран эдлийн үйлдвэрт U-Texoc гэж нэрээ өөрчлөн нуугдан тэндээ ажиллаж байсан гэдгээ ол мэдүүлдэг.
Тэгэд тэр хүмүүсийн анхаарал өртөхгүй тулд хоолны газар вааран үйлдвэрлэлийн газруудад ажиллана, эсвэл түр ажлын гэрээний ажил зэргийг хийж нам гөмхөн нуугдаж амьдарч байсан байгаа. Харин телевизээр өөрийнх нь нүүр царай гараад эхлэмэгц цаашид юу н үргэлжлүүлээд оргох боломжгүй боллоо гэж бодоод өөрөө хэрэгээ хүлээе гэж бодож байсан талаараа цагдаа нарт хэлсэн. Гэхдээ мэдээж бол энэ үед цагдаа нар төрүүлж түүнийг баривчилсан байсан. Нам телевизээр гарснаас хойш 4 цагийн дотор баригдахад FBI-ийн хүртэл энэ нэвтрүүлгийн хүчийг бол бүр маш их гайхацгааж исэн. Америкийн нэгдсэн улсад байсан Энтонигийн гэр бүл намыг хурдан Америкийн нэгдсэн улсад хилжиж ирэн шүүгдэж хилсээр амь өргөцсөн Энтонигийн гомдол тайлагдана гэж найдацгааж байсан. Гэвч Америкийн нэгдсэн улсын засгийн газар 1998 оны 6 сар хүртэл Америкийн нэгдсэн улс Солонгос хоёрын хооронд байгуулсан гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ бүрэн төгс болоогүй байсан. Тэгэхээр энэ гэрээ зөвхөн байгуулагдсан байж ижил гэмт хэрэгтнийг шилжүүлэх боломжтой байсан учраас Солонгосын засгийн газарт намыг Америкийн нэгдсэн улсад шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болж таарсан. Түүнчлэн нам баригдах үедээ аль хэдийн Солонгос улсын иргэншилтэй болчихсон байсан болохоор хууль бус оршин суугчч гэж үзэх боломжгүй. Тиймээс Америкийн нэгдсэн улс руу албадан гаргах боломж нь байгаагүй байгаа. Ингээд эцэст нь Солонгосын цагдаа нар намыг баривчлах эсвэл үргэлжлүүлэн хорих хууль зүйн үндэслэлгүй болсон учраас баривчилснаас нь хойш ердөө ганцхан хоногийн дотор түүнийг суллахаас өөр аргагүй болсон. Харин нам суллагдсан даруйдаа дахин оргон зайлж ул мөргүй алга болсон. За тэгээ энэ явдлын дараа бол мэдээж хоёр улс гэмт хэрэгтэй шилжүүлэх асуудлыг ноцтой даруй шийдэх ёстой асуудал юм байна гэж ойлгоод гэрээг хүчин төгөлдөр болгох ажлыг яарвчлан 99 оны 12 сарын 20-нд гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болж Солонгос болон Америкийн нэгдсэн улс хоёрын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлэх тэр хууль нь батлагдсан байгаа. Гэвч хэрэгтэн шилжүүлэх журмын дагуу Америкийн нэгдсэн улсын хувийн сахиулах байгууллага Солонгосын гадаад хэргийн ямаар дамжуулан намыг шилжүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Гэвч өмнө нь нэвтрүүлгээр 90 сурвалжлагтгаа 4 цагийн дотор баривчлагдаж байсан шигээ биш энэ удаа бол түүний уул мөрийг олоход маш хэцүү болсон байсан. Хаана байгааг нь хэн ч мэдэхгүй байсан. Мэдээж намын хувьд бол нэг удаа баригдчихсан учраас энэ удаад өөрийгөө бол бүр маш сайн нууж байгаа гэдэг нь тодорхой байсан. За тэгээд үүнээс хойш бол цаг хугацаа өнгөрч бүхэл бүтэн бараг 10 жил өнгөрсөн. Гэтэл 2008 оны 3 сард цагдаа нар нам байж магадгүй гэж Кёнги мужийн Хонжу хотын жижиг хувийн сургалтын төвд англи хэлний багшаар ажилладаг адилхан хүн байна гэсэн мэдээллийг авдаг. Цагдаа нар өгсөн мэдээллийн дагуу тэр хүнийг дагаж мөрж эхэлсэн. Гэтэл мэдээж 10 жил өнгөрсөн учраас царай төрхөн арай өөр болсон байсан. Тэгээд бас шууд баривчилж чадахгүй болохоор түүний араас мөрдөж агаад түүний уугаад хайсан шар аригны шилнээс нь түүний хурууныхээ авч шинжилж үздэг. Мөн биеинд нь байсан шивээсийг нь харан хэн болохыг нь тогтоож чадсан. Түүний хэгээр бол мэдээж хэрэгтэн нам гэдэг нь тодорхой болсон. Мөн шивээсэн дээр нь түүний нэрний тавчлал болох Филадельфид өсвөр насндаа хэрэгэлдэг хоч болох Solid SID гэдэг шивээс нь бол байсан. Америкийн нэгдсэн улсад өсвөр насндаа танхаа бүлэглэлд элсэж хүн алсан нам Солонгост ирээд маш удаан нуугдан гэр бүлтэй бүр англи хэлний багш хүүхдүүдийн аа болсон байсан. Ингээд мэдээж түүний хурууны хээ бол намыг гэдгийг баталсан учраас цагдаа нар түүнийг баривчилж цөөвөлдөх 20 ангид хорьсон. Мөрдөн байцаалтын явцад намыг оргон зайлж явах хугацаанд эхнэртэй болж 3 хүүхэдтэй болсон гэдгийг нь бол цагдаа нар олж мэдэж чадсан. Тэр өөрийг нь илрүүлэхээс айж эхнэртэйгээ хурмайж хийж чадалгүй амьдарч исэн мөн 3 хүүхэдтэй болсон ч гэсэндээ гэрлэлтийн бүртгэл байхгүй учраас хүүхдүүдийнхаа овгийг эхнэрийнхээ овгоор овглоод амьдарч исэн гэдэг нас ил болдог. За ингээд намыг Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэх болсон. Тэгээ шилжүүлэх үед болохоор нам FBI ажилтнаас өөрийнхөө хувцас хувийн эзүүс хийсэн 2 цүнхтэй эмийг авч явахыг хүссэн ч цагдаа нар бол зөвшөөрөөгүй. Харин оронд нь эхнэр хүүхдүүдийнхаа зураг болон Филадельфид байдаг танилынхаа холбоо барих мэдээлэл бичсэн утасны номерууд бичсэн дэвтрийг авч явахыг гуйсан. Тэгээ энийг нь бол FBI-аас зөвшөөрсөн байгаа. За ингээд нам Америкийн нэгдсэн улсад очоод 1-р зэргийн хүн амны хэрэгээр сэжиглэгдэж байсан бөгөөд Филадельфийн шүүхэд буруутай тогтоогдвол хамгийн дээд тал нь цаазын ял хүртэл авах хүнд хэрэг гэдэг нь бол тодорхой байсан. Гэвч яагаад ийм заалт байдгийг нь мэддэхгүй ч Америкийн нэгдсэн улсаас Солонгосын гэмт хэрэгтэн шилжүүлэх нөгөө сүүлд хийгдсэн гэрээний нэг заалт нь
цааз ял оноох магадлалтай с ижигтнийг онцгой тохиолдолд Солонгос улс шилжүүлэхээс татгалзаж болно гэсэн заалт байсан. Тиймээс Америкийн нэгдсэн улсын тал бол түүнийг Америкийн нэгдсэн улс руу авчрахын тулд цаазын ял оноохгүй гэдгийг хүлээн зөвшөөрж Америкийн нэгдсэн улс руугаа шилжүүлж авч чадсан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед байгуулагдсан гэрээнээс болоод түн цаазын ялыг бол оноох ямар ч боломжгүй болсон гэсэн үг. За ингээд Брорууд бол Энтонийн эх орондоо зүтгэсэн Ахмад дайчин амьдралынхаа туршид хөдөлмөрлөж хүнд ч хор хүргэж байгаагүй үлгэр жишээ иргэн байсан гэж түүнийг бол онцолсон. Тэр тэтгэвртэй гарсныхаа дараа нам гүм амьдралаа эдэлж байсан хөвшнийг хэрцгийгээр хөнөөсөн гэж намын үйлдэлийг бол хүчтэй буруутгасан. Харин өмгөөлөгчд нам Энтонигийн гэрлүү найзуудтайгаа явснаа хүлээн зөвшөөрсөн. Гэрийн эзэн Энтони буутай байсан учраас нам яа харахгүй болж буудсан гэж бол түүний өмгөөлж исэн. Тухайн үед нам өсвөр насны хүүхэд байсан бөгөөд буу барьсан гэрийн эзнийг хараад туйлын сандралд орсон гэдгийг өмгөөлөгч бол онцолж өмгөөлж исэн. Тэр Энтониг алах санаа байгаагүй санамсаргүйгээр буудсан тул хэргийг 3 дугаар зэргийн хүн амны хэрэг болгон өөрчилж өгнө гэж бас өмгөөлөгчд хүсэж исэн. Шүүх хуралдаасны дараа тангарагтны шүүх намын гин буруу хүлээн зөвшөөрсөн байдал болон гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан түүнд тавьсан бүх зүйл ангид буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу шүүгч 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт суллагдах боломжгүй бүх насаараа хоригдох ялыг түүнд оноосон байна. За ингээд шүүх хурал дээр болохоор эцсийн үгэндээ нам хэлэхдээ би хийсэн зүйлээ хизээч уучлуулахгүй. Гэхдээ тэр үед би өсвөр насны хүүхэд байсан гэж хэлээд өршөөл хүссэн. Гэвч түүний гэмт үйлдэл уучлагдaltaгүй. Бүх насаараа хоригдохлыг бол авсан байгаа. Түүний хувьд залуу наснда үйлдсэн арьшгүй гэмт хэрэгийнхээ төлөө 12 жил нэрээ нууцлсан оргодлын амьдралаар амьдарч агаад тэр хугацаанд бол хурмайч хийж чадаагүй, төрсэн хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр ч овгуулж чадаагүй. Ингэж байгаад баривчлагдсныхаа дараа Солонгост ял идэлүүлж өгөөч гэж гуйсан боловч түүнийг Америкийн нэгдсэн улс руу шилжүүлсэн. Тэгээд түүний хувьд бол бүх насаараа хоригдно гэдэг нь насан туршдаа Америкийн нэгдсэн улсын шоронд байна гэсэн үг. Тэгээд гэрийнх нь бол мэдээж Америкийн нэгдсэн улс руу буцаж орох ямар ч боломжгүй болсон учраас намтай олвол одоо ингээд хизээч уулзах түүнийг эргэх ямар ч боломжгүй гэсэн үг. Аав ээж хоёрын нь гаргасан энэ буруу шийдвэр бол хүүхдээ өмгөөлсөн энэ зүйлээс нь болоод өөрсдөө ч Америкийн нэгдсэн улсаас бүр мөсөн яваад тэгээ хүүхдтэйгээ ч дахиж уулзах боломжгүй ийм байдлыг үүсгэсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөйд өндөрлж гин. Тэгээ та бүхэн энэ хэрэгтэй холбоотой өөрт төрж байгаа сэтгэлдүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээд сувг дээрээ лайк, subscribe дараарай. За тэгээд удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.